За ойн газрын хувьд тэрбум бод үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг одоо хангаж ажиллаж байгаа байгууллага. За энэ ч үүднээсээ бид хамтарч ажилладаг олон улсын байгууллагууд, за мөн одоо хувийн хэвшил, за мөн дээрээс нь хамтарч ажилладаг одоо дипломат харилцаатай улс орнуудтай бол энэ зөвлөлт газрын доройд ялангуяа тэрбум бод үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх чиглэл дээр бол төлхөө анхаарч ажиллаж байна. За COP-ээр бид бас хэд хэдэн улс орн болоод байгууллагуудтай бас хамтарч ажилладаг байгууллагуудтайгаа санамжчиг болоод санхүүжилтийн гэрээн дээр гараа үүсгэхээр одоо бэлтгэхэд ажлаа хангаж байна. COP-ыг бол бид юу гэж харж байгаа вэ гэхээр энэ бол хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны маш том боломж. За манай салбарын хувьд бол ялангуяа энэ хамтын ажиллагаатай улс орнуудтайгаа бид нэр богино хугацааны, дунд хугацааны, урт хугацааны хөрөнгө оруулалт хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зөвхөн Монгол улс төдийгүй бүс нутгийн хэмжээнд дэлхийн одоо улс орнуудын хувьд тулгараад байгаа асуудлыг хамтдаа шийдэхэд Монгол улсын оролцоо нь өөрөө чухал байгаа. Энэ ч үднээсээ бид бас энэ ажлуудыг төлөвлөөд хийгээ явж байна. Зөвлөлттэй тэмцэх тухай нэгдсэн үндэсний байгууллагын талуудын 16 дугаар бахварлыг зохион байгуулсан Сауди Арабын хаант улсын хувьд 50 тэрбум мод хөтөлбөрийг эхлүүлсэн бол Арабын орнууд нийлээд 10 тэрбум мод хөтөлбөрийг мөн эхлүүлээд байгаа юм. Манай улсын хувьд ерөнхийлөгч ерөнхий сайд болон салбарын сайдын төвшөнд олон улсын хурал хэлэлцүүлэг хэлэлцээрүүдэд байр сууриа маш идэвхтэй илэрхийлсээр ирсэн. Тэрбум мод үндэсний хөдөлгөөн олон улсад сайн туршлагад тооцогдож, Монгол улсын засгийн газраас цөлжилт газрын дороотолтой тэмцэх хүрээнд хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагаа олон улсын анхаарлыг татсаар байгаа юм. За бид өөрсдөө ингээд улс орондоо зохион байгуулж байгаа гэдэг нь энэ зөвхөн модэж Монгол улс өөрөөндөөс бол одоо тодорхой олон улсын тэр санаачлалуудыг гаргаж бас тэр санаачлалуудад нэгдэж өөрсдийн байр суурийг илэрхийлэхээс гадна хөрөнгө оруулалт, санхүүжилт, дээрээс нь бүс нутгийн томоохон асуудлыг шийдэхэд Монгол улс өөрөө ингэж хүчин чармайлт гаргаж оролцож байгаа нь чухал байгаа. За энд болохоор тухайн одоо хоёр улс орн эсвэл одоо хэд гурван улс орн бүс нутгийн хэмжээнд хэлэлцлүүд бол янз бүрийн түвшинд явагддаг. За үүндээс бол бодлогын шин чанартай чухал баримт бичгүүд гардаг байж байгаа. Юу гэхээр ирэх 2 жилийн хугацаанд дараагийн COP хүртэл яг энэ цөлжтэй холбоотойгоо дэлхийн улс орнууд ямар ажлуудыг хийх юм бэ? Дээрээс нь санхүүжилт болоод тэр зохицуултууд нь хаанаасаа байх юм бэ? Ямар байх юм бэ гэдэг тэр нарийн төлөвлөлтүүдээ гаргаж хэлцээр хийдэг ийм чухал хурал байж байгаа. Дээрээс нь түүх, соёл, байгаль орчин гэдэг олон чиглэлийн бас тухайн улс зохион байгуулж байгаа улс орны хувьд өөрийгөө таниулах, мэдрүүлэх, ойлгуулах ийм сайхан боломж байдаг. За энэ ч үднээсээ ирсэн зочид бол яг тэр албан ёсны хэлэлцээр юмудаа хийхээсээ гадна тухайн улс орны ёс заншил, байгаль орчиндөө танилцах одоо хөдөө орон нутагт аялах бас юм тодорхой бас юм ажлууд бас давхар хийгдэж явдаг. За энэ ч үднээсээ одоо бидний хувьд бол бас Монгол улсаа дэлхийн бас бодлогыг тодорхойлоход оролцож байгаа. Дээрээс нь түүх, соёлоо, байгаль, дэлхийгээ орчныгоо бас ингээд харуулах юм сайхан бас боломж олцоо бүтэж байгаа юм онцлог зохион байгуулалттай ажил юм аа.